Сайн уу? Намайг сайхна гэдэг. Анхныхаа бичлэгийг оруулж байгаадаа үнэхээр дагуулж байна. Тэгэхээр өнөөдөр би гэртэйгээ ойрхон байдаг паркт пикник хийсэн байгаа. Тэгээд бичлэгэн дээрээ тэнд юу хийж өнгөрүүлсэнийг оруулахар шийдлээ. Тэг ингээ би бас өдрийн яг 11 цагийн үдээс учраас ийм дахианы сандвич авсан. Тэгээд эхлээд нүрээ будаж эхлэхээс өмнө би цайгаа ууя гэж удаад дахианы сандвич идэж байгаа. Тэгээд өмнө би дандаа ингээд ийм өхрийн махтай макиамтай ийм сандвич авдаг гэсэн хгүй дэлбэрээс. Тэгсэн чинь энэ удаад дахиад ганцаасан. Тэгээд би авсан чинь би нэг гоё гэж бодог хгүй. Үнэхээр амттайсэн. Тэгээд хоёрын л ингээд дээдээ дуусчихсан. За ингээд мейкап эхэлж байна. Тэгээд энэ зөв өдөр тутмын ингийн түгээр нэг будах цаа нүрээ будах цаа. Тэгээд одоо болохоор энэ тасаа төрхэд уг ингээд хэсэг дээр ингээд бишнүүд үзэхлээр ингээд амар олон юмнууд ингээд төрхэд байдаг. Primer, concealer, би нэрийн төрслөр мэдэхгүй мэдхгүй ямар юу ч гэдэг лээ. Тэгэл би болохоор тийм юм сайн мэдэхгүй. Тэгэл болохоор зүгээр юм тос ихнээ төрчтэй уунал юм зориултаа юм нөгөө төрхөж эхлэхүүл уун зөвл ах гэдэг тэгсаад эхэлнэ. Тэгээд яг зүгээр өвт байдаг тасаа ингээд төрж байгаа. Тэгээд сайн тараа. Тэгээд миний хэрэглэж байгаа энэ кашнагаа энэ болохоор ээж гэрээс явуулчихсан. Тэгээд энэ нүрээ маань ингээд чихтэй ингээ гоё тийм чихтэй байхдаа хуурай байлгахдаггүй. Тэгээд би өмнө болохоор ийм мат ийм фундашн авч үзэхгүй л надад тохирохгүй мэлээ. Яг ийм чихшилтэй л байлгадаг ийм хэрэгтэй юм лээ. Тэгээд аюу таалагдчихж байгаа. Тэгээд гэрээс өдрөө тавих чинь. Тэг ингээд нүүр нь ерөнхийдөө болцсон, сүдрээ тавьсан, бодгод байлаа. Яг энэ болохоор миний хэрэглэж байгаа нүүрний бодг байгаа. NYX гэж нэрлэдэг багтай. Тэрний би тэрний ягаан үгийг нэрлэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө би усах хэрэгтэй болсон. Тэгвэл амар халуун байсан. Тэгээд яа ингээд энэ суугаад ингээд будаад ингээд суугаад бичлэг хийсэн чинь бүр ингээд амар халууцаад тэгээд би ер нь ингээд хуруугаа ашигладаг юм уу будаа ингээд харахтаа багсаа болохоор яг хаяа хэрэгэлдэг. Тэгээд яг хэрэгтэй болох үед нь тийм байна. Энийг юм болсон хүмүүсийн маань харандаа ингээд туугарцсан. Тэр юм жижигхэн ямиг бүр арай гэж барьж байгаа хүмүүсөө бодсон. Миний нүрээ будж хахад одоо тэр хамгийн гоё хэсэг хамгийн дуртай хэсэг нь болохоор хацраа өнгөлөх байгаа. Би бүр аюу дуртай. Тэгээд нүрээ будж л авал би заавал хацраа өнгөлөхөд босхомоор байдаг. Тэгээд айгу гоё өнгөтэй ийм ягаан биш юм жоохон болбор шардуу. Тэгэхээр өнгөсөн ч гэсэн ингээ нэг тийм айгу гоё эвтийхэн харагддаг. Миний уруулын бодог энэ дээр айгу юм хар өнгөтэй харагдаад байгаа. Уг нь улаан өнгөтэй байхгүй юу? Тэгээд ингээд дуусч байгаа миний нүүрний бодог. Та нэг эмэрхүү байна. Одоо энэ жоохон амарч байгаа, хөвтөж байгаа. Тэгээ заагаад харих баг. Тэгээд би энийг болохоор энэ өөрөө би ингээд цай хийгээ найруулад авч авсан. Зүгийн балтай, жинжертэй, лимонтой юм дүртэх цайг ингээд зүг найруулад. Жоохон бахтай эмээтэйгээ яг ингээд салхин ингээд гараад голын ир дээр сухтаа ингээд цай авч авдаг гэсэн хэвгүй. Тэр аюур тэр үеийг амар санагдулсан.
Тэгээд ерөнхийдөө ингээд баг дуусч гин. Би тэгээд нүрээ бодоод цайгаа уучаад жоохон зураг зураад хөвцөн зураг суусан. Тэгээд юмшгүй байна да. Энэ удаад ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд үзэн баярлаа. Дараа гой бичлэгээр уулзгалнаа.